Би 12 давхарт амьдардаг. Өчтөр шин би цонхоор гадаахыг хараад зогсож байтал хин нэгэн цонх тогшихыг сонслоо. Эхлээд би салхи байх гэж бодсон ч тогших чимээ дахиад сонсогдов. Маш тод химэлтэйгээр тог. Би маш их гайхлаа. Учир нь 12 давхрын цонхыг хинч гаднаас нь тогших боломжгүй. Тэнд нэгэн эмэгтэй агаар тогтож ядан цонхонд нүрээ наажсан байна. Түүний нүдэнд тас гарахгүй, харин ам нь юр бусын томоор ангасан байлаа. Би айсандаа хойшоо унтал тэр цонхны шилийг маажиж өглөө. Гэтэл би нэг аимшигтай зүйлийг анзаарсан юм. Тэр эмэгтэй цонхны гадна биш, миний өрөөний толинд тусаж байлаа. Тэр яг миний ард байсан юм.